За дараагийн хичээл 5 дугаар л. За хэдүүлээ одоо болохоор ер нь бол маш энгийн аргаар шал хаан таац гэх мэтлэн ерөнхийдөө өрөөний жижиг зохион байгуулалттай арай нэг жоохон фантаз маягтай юм хийж үзье. Окей. За тэгэхээр өмнөх хийсэн энэ модулуудаа бүгдийг би delete-ээр устгах. За шинээр үүсгэе. За ингээл шалнаас эхлэе гэж бодож байна. Тэгэхээр шалыг бол бид нэр планер хийж болно. За эсвэл бид нэр заавал интлийн панелын дээр дарж ямар нэгэн обжект үүсгэхгүйгээр keyboard-ноос контролоо дарж агаад маусны баруунаа дарах юм бол ийм меню гарч ирнэ. За энэ менюнээс бас шууд сонгочих болно. Жишээлбэл би plan иймэрхүү байдал. За устгах. За тэгэхээр би энэчнээс plan хийж болно. За шалыг бол planner хийж болно. Эсвэл boxer хийж болно. За planner хийвэл аюу амархан. За plan дээр дарлаа. Нэг талаас нөгөө тал руугаа чирлээ. Окей. За тэгвэл энэчнээс би хэмжээг тохируулж болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл одоо 400 см буюу 4 м. За нөгөө тал нь 600 см буюу 6 м-ийн харьцаатай ийм шал хийж бодъё л дээ. Ингээд шал хийчих болно гэсэн. Ер нь бол ямар ч обжектоос эхэлж болно, ханаасаа ч эхэлж болно, шалнаасаа ч эхэлж болно. Энэ бол ерөөсөө таны өөрийн мэдлэгийн хүрээ ер нь өөрөөс ч л хамаарна гэсэн. За тэгмэд би энийг ингээд төв зэгтээ байрлуулъя гэвэл dot list дээрс тэг гэд тавьчих болно. За эсвэл би энийг жоох ингэчихэд дээдлийн move rotate tool-н дээр маусныхаа барууныг дарчих юм бол ийм нэмэлт ийм функцтэй зөв цонх гараад ирнэ. За энэ цонхон дээрээсээ би ингээд давхараас хинаад дээрээс ажил явуулчих болно гэсэн үг. Ингээ бол бас амарлид доороо доош харахгүй шаарч гэсэн үг л дээ. За иймэрхүү байдлаар ингээ шал хийсэн. За шаланд одоогийн байдлаар нэг сегмент хэрэггүй учраас бүх сегментүүдээ ингээ 0 гэдээ явуулчих болно. За иймэрхүү. За өөр аргаар хийж үзье. Box татлаа. Тэгээ мэдээж зузааны дээш нь өгнө гэсэн үг. За тэгэхээр 400 600 за шалны зузаан гэдэг чи 10 см гэдэг ч юм уу. За ерөнхийдөө барилгын давхар хоорондын шалны зузаан за 160-аас 200 мм хооронд байдаг. Дээрээс нь тэгшилгээний бас 60-аас 80 см 60-аас 80 мм буюу 6-аас 8 см тэгшилгээс ордог. За барилга болгон харилцан адилгүй учраас тэрийг бол инженерүүд нь өөрсдөө шийдэж байгаа. За ингээд ойролцоогоор 10 см ингээ өндөрт өчөж. За тэгвэл бид нар хажуунаас нь харах юм бол энэ хэсэг дээр 10 см дээшилсэн юм гэсэн. Тэгээ бид нар энэ grid буюу энэ саарлын дөрвөлжингүүдийг бас тохируулах боломжтой. Одоогийн тохируулсан дефолт горим дээр бол нэг дөрвөлжин болгон 10 см-ийг илэрхийлсэн байгааг бол харж болно. За тэгээ би нөө төв зэг рүүгээ шилжүүлье. За ингээд төв зэгт очсон. За энийг дахиад доош нь 10 см болгуулах зүгээр. Яг тэгэхээр одоо бид нэр дахиад нэг ингээл box гэдэг модель үсгэхэд ингээд энэ хоёр хооронд нэвтрэлт үүсчээд тэгээ дараа нь заавал энэ box-уудыг үүсгэсэн болгоно дээш нь 10 см зөв шаардлагатай болно гэсэн үг. Тэгэхээр бид нэр үндсэн шал гэж бодож байгаа зүйлээ доош нь z тэнхлэгийн дагуу хасах 10 см гэж болгочихно гэсэн үг. За энэ жижиг цонхтой харилцаад явах юм бол бас илүү амар болно. За маш энгийнээр хэдүүлээ хан шал эдрийг дандаа тусад нь хийх гэж оролдоно гэсэн үг. Мэдээж мэргэжлийн гэх юм уу хийгээ сурцсан хүмүүс бол зөвхөн нэг полигон нэг планаас ерөөсөө хан шал таазуудаа бүгдийг нь үүсгэснийхаа дараа тэрийг ингээд салгаа авчдаг. За энийг ингээд энэ бокс устгах. За энэ боксын дээр бид нэр өгч болно гэсэн үг. Шал эсвэл angular floor ч гэдэг юм ингээд нэр өгч. За энтлийн хэсэг дээр бол тэмдэглэгийг харагдаж байгаа. За мөн адил одоо дахиад бокс үүсгэнэ. Бокс үүсгэлээ. Ингээд үүсгэлээ. За ханы зузаан тэгэл профайл төмөр гипс автай энэ төр гээл янз бүр байгаа 120-оос 250 байвал дуу тусгаарладаг хаан зүгээр өөрөө хоорондын хаан гэх мэтлэн янз бүрийн хаанууд байдаг болохоор зузаанууд нь янз бүр байдаг. За тэгэхээр хамгийн энгийнээр за өөрөө хоорондын тусгаарладаг хаан гэдэг үзэх юм бол энэ зузааны хэсэгтэр
20 см эсвэл 15 см, 160 см, 16 см. За энэ өргөнийг ингээд харуулахын тулд одоо мэдээж би энэ дээр анхны тоон, шалныхаа тоон 600 см өгсөн. За өрөөний өндрийг болохоор хамгийн энгийн 2.4 м-ийн өндөртэй өрөөний өндөр өргөчээ. За ингээд. За G үсгэн дээрээ дараад градийг унтраач. Тэгвэл хитрхийнүүдээр хэлж. За одоо энэ дээр за хамгийн энгийн одоо маш одоо механик муутай аргаар эхлээ хийж гин гэсэн үг. За ингээ хийхэд аягүй цаг орно л да. Жишээлбэл би энийг ингээ зөөгөөд энэ дээр ингэж тавиад за тэгснээ дахиад ийш нь ховлохын тулд shift-ээр зарж байгаа тухайн pivot-оос татах юм бол clone гэд ховлно гэсэн үг. Ингээ copy instance reference гэх уран зэн хөлбөрүүд байгаа. Мөн нэрийг өгч болно. Мөн аягүй олон copy-нуудыг хийж болно гэсэн. За хамгийн эхлээд нэг copy, ингээд нэг copy хийлээ. Shift-ээр би дарж байгаа чирсэн шүү. За copy яг энэ хэмжээсийн дагуу дөрвөн ширхгийг copy-д нөх юм бол яг адилхан зайд нэг дөрвөн ширхэг хөлбөр буюу copy гэх гэсэн үг. За ингээ ийм copy хийгдэн. За эсвэл дахиад shift-ээр дараад ийш нь олголоо. Instance хийгээд энийгээ 4 5 6 ингээ ийм copy хийсэн тохиолдолд дараа нь энийгээ ингээд өөрчлөх юм уу? Хэмжээсээ өөрчлөхөд анхны нөгөө хэмжээстэй яг адилхан хоорондоо дөрвөлээ яг адилхан параметртэй болсон гэсэн үг. Өөрөөр хэлэх юм бол одоо шатны босоо юм хаалтууд ч гэдэг юм уу. Яг нэг хэлбэртэй зүйлүүдийг ийм instance байдлаар copy хийвэл нэг бүрчлэн дараа нь адилхан юмнуудыг өөрчлөхгүйгээр нэг нь янзлахад л хангалттай гэсэн үг. За өсвөл энэ маусны баруун дараад ерөнхийдөө энэ дээр ингээ clone гэдэг үг байгаа. За ингээд сайн харах юм бол энэ C үсэг доотлон C үсгний доотлон зураас зурцсан мод. За энэ бол hotkey нийлж байгаа шүү. C-гээ дарчих болно. Маусны баруун C. Эсвэл маусны баруун clone гэдэг. Ингээд очиж болно. За хамгийн сүүлийн clone-г хэрэглээд нэг ховлсны дараа энэ үг нь gray out биш, саарлаш юм тод цагаан болцсон байгаа харж байгаа. Тэгэх юм бол энэ талын нэг дөнгөж ингээ үүсгээд энэ хоёр талын цэнхэр байгаа нь хамгийн сүүлд хэрэглэсэн түүлийг дахиж хэрэглэнэ гэсэн. Тэгээ би энэ цэнхэртээр даахад клон дахиад гараад ирэх гэсэн. Энэ дээр болохоор ямар нэгэн цагаан байхгүй, би энэ чэнэс ямар нэгэн хэрэглээг байгаа учраас энэ дээр ямар нэгэн цагаан үсэг үүсэг байна гэсэн. За окей. За ингээ энэ бол давхар клон усцсан учраас ингээд. За энэ layer-уудаас харна. За ингээд дахиад ингээд copy dot the instance хийхгүй зүгээр copy инглээ alt w дээрээс нь харлаа. За энэ гих мэтчлийн энэ бол одоо маш бүдүүлэг юм тоон байдлаар хийж байгаа. За ингэж хийж бас болохгүй ч гэсэн юм байхгүй. Гэхдээ айгүй цэвэрхэн биш. Одоо энэ хүрээн зүрсэн нийлээгүй гих мэтчлэн айгүй хэцүү болно. За нөгөө нэг өмнөх хичээл дээр үзсэн чинь snap tool-ыг ашиглаж болно шүү дээ. Тэгэхээр жишээл би энийг яг энд наахын тулд divs-гээ дарлаа. Тэгээд s-ээ дараад би энэ дээр ингээ snap-ыг энэ хамгийн хойдлын ханы тал дээр ингээ тавьсан. Тэгээд d-гээ дарлаа. Тэгээд s үсэг маань итгэж байгаа. S үсэг яаж мэдээд байна вэ гэхээр энэ голын энэ дөрвөлжин s-ээ дарахад дугуулж нэглэр snap tool маань итгэвчсэн байна гэсэн. Окей. За би ингээ дахиад барьлаа. Энэ дээр дарлаа. За ингэнгүүт яг энэ талын талууд бол яг наалтсан байгаа гэсэн. За одоо би энийг ингээд маусаар ингээл зөөгөөд ингэхгүйгээр keyboard-ноос Z үсгнээр дарах юм бол миний сонгосон модуль viewport-н дээр яг зөмлөгдөн гэсэн. Ингээд зөмлөгдөн. Z үсэг. Хаш нь холдууллаа. Инглээ ийм нөхцөлд энэ дээр дарлаа. Z. Гарт чинь гэсэн. Өөрөөр хэлбэл одоо харж байгаа энэ viewport-о тухайн сонгосон модуль руугаа гоё төв зэгт нь барьж гинэ гэсэн санаа. За ингээ урдлын энэ хэсэг нь болчтой юм чи. За дахиад инглээ. Тийм бол энэ талын хэсэг маань ерөөсөө нийлэг байгаа. Тэгэхээр би нэг ингээд дахиад D үсгэн дээр дарлаа. D дээр дарлаа, итгэжүүллээ.
Snap онтраалаа. Divsэг pivot snap итгэжүүлээ дарлаа. Тэгээд за тэгэхээр нөгөө нэг талд нь биш pivot бол нэг талынх нь болонд нь ингээд тавьчвал бид нэр дараа нь энийг альч юунд байсан эсэ дараад хоёр тэнхлийн дагуу зүгөөд ингээд тавьчих болно гэсэн үг байхгүй. За ингээд нэг иймэрхүү байдлаар аягүй их механик ажиллагаа хийж ингээд ханууд үүсэж байгаа. За энэний хооронд болохоор хэдүүлээ аягүй амархан төгөл ашиглана гэсэн үг. За ингэж хийх юм бол нэлээд их цаг орно. За энэ устгах чинь. За тэгэхээр нөгөө анх ярьж ирсэн сегментийн хадлаар хэдүүлээ юм гэсэн үг. Жишээлбэл би энэ дээр хан үсэхийн тулд босоод тэнхлийн дагуу надад ийм сегментүүд бол хэрэггүй. Нэг зөвхөн талд нь ингээ хуваагаад за тэгэн гутаа би энэ дээрс edit poly гэдэг modifier өгнө гэсэн. За энэ хэсэг дээр бол ерөнхийдөө яг эффектүүд буюу modify хийдэг, object-уудыг янз бүрийн хэлбэрт оруулдаг, smooth, за ирмгийн зөөлөх, за илүү зөөлхөн болгох, дээш нь татаж сунгах гэл эсвэл эргүүлэх, нэг тийш нь дэлилгах, зүсэх бүх төрлийн ийм modified-сууд байгаа. Энэ айгүй олон төлөвлөд байдаг. Мэдээж өдөр болгон хийсэн эцэст эдгээр төлөвлөдийг нэг нэгээр нь сураад тэгээд аянд жижилдэг болчихно. За хамгийн хэрэгтэй маш их хэрэглэгддэг бол edit poly, edit mesh гэдэг ингээ хоёр төлөв байдаг. Энэ дээр та нар ингээд edit гэж бичгээр poly mesh гэдэг энэ үгнүүд нь гараад ирэх гэсэн. За mesh нь бол илүү жоохон хуучин гэх юм уу янз бүрийн нэмэлт төлөвлөд байхгүй. За яг полигоо бодох юм бол ганц хоёр л нэмэлт аваад л та. Тэр өөр хичээл дээр хэдүүлээ задлж харъя. За хамгийн хэрэгэлдэг төлөв бол edit poly. За бид нэр segment гэдэг энэ зүйлийг vertex, edge, border, polygon тэгээд element гэсэн иймэрхүү 5 хэлбэрээр сонгож болно гэсэн. Одоо илүү бид нэр зөвхөн object-ийг удирдах нааш цааш нь зөөж эргүүлжсэн бол одоо зөвхөн энэ хуваасан талуудынхаа хүрээнд янз бүрээр янзалж болно гэсэн үг байхгүй. За тэгэхээр би энийг маусныхаа тал дээр зүүн талаар дарж идэвхжүүлж болно. За мөн keyboard-ноос 1 2 3 4 5 гэдэг тоогоор идэвхжүүлж болно гэсэн үг. За ингээд ингээ хагалзан харах юм бол бид нэр vertex-ийг сонгохоор энэ менюнууд нь өөрчлөгдөж байгаа гэсэн үг. Нэр өөрчлөгдөж байгаа. За энэ бол яг тухайн хэсэгт зориулсан менюнууд гарч ирж байна гэсэн үг. За vertex-ийг сонгоё. Дарлаа. Ямар нэгэн цэгийг сонгож гэсэн үг. Тэгэхээр энд бол маш олон цэгүүд байгаа. Дээр доор нь хосоор нь сонгох, бүгдийг сонгох тий. За F3, F4 дээр харна. Ингээд F4 дээр дарахгүй бол энэ зураас болж юм харагдахгүй гэсэн үг. За аль яаж өөрчлөлмөр байна гэдгээр ингэж өөрчилж болно. За хоёроо дарлаа. Зөвхөн ирмгийн дагав. За энэ харна бол нөгөө буруу тал нь гэсэн үг. Ctrl Z. За олныг сонгох юм бол Ctrl-оо дарж агаад сонгож болно. Эсвэл хоёр товших юм бол ингээд loop selection буюу ингээд тийг тойрог байдлаар сонгогдно. За border гэхээр энэ зөвхөн хүрээнүүдийг сонгоно. Энд одоо ямар нэгэн border бол байхгүй. Гэхдээ одоо хүрээ гэх юм бол жишээлбэл би polygon-оос энэ face-ийг аваад тэгээ 3 дээр дараад тэр хүрээг сонгочих гэсэн. Өөрөөр хэлэх юм бол энэ битүү тойрог хэлбэртэй онгорхоо амыг сонгож гинэ гэсэн санаа. За тэгвэл face маань бол ийм зөвхөн нүүрүүдийг сонгоно. Ctrl-оо дараад олныг сонгож болно. Ctrl-оо дараад сонгох цаа зөв рүү хоёр товших юм бол бас loop selection хийн. Тэгээ мэдээж хоёр товших юм бол бүх элементүүдээ сонгож эхэлнэ. Ингээд эрэнгүүдийг ингээд зөвхөн тойруулсан байдалтай сонгож болно гэсэн үг. Ctrl-оо дараад эхнийхээ сонголоо дараа нь Ctrl-оо дараад хоёр товшино.
За мэдээж элемент гэхээр ингээд шууд бүгдийг сонгочихно. За энэ ямар эрхтэй вэ гэхээр магадгүй 2 3 4 ингээд айгүй олон деталууд хоорондоо нийлцэн. Гэхдээ элементийн хувьд тусдаа бас байждаг. Тэгэхээр тэр үед энийг ашиглана гэсэн үг. За тэгээд эдгээрт зориулсан бас харгалзах менюуд гэж байгаа. За та хэд ерөн сурах хэрэгтэй хамгийн их мэдэх хэрэгтэй меню бол extrude, weld, chamfer, bridge, target гэдэг айгүй энэ одоо энэ edit edge гэсэн edit гэдэгтэй холбоотой энэ менюуд бол айгүй их хэрэглэгддэг. За бусад хэсгийг бол мэдээж суралцах хэвцтэй ойлгож авах гэсэн үг. За жишээ харуулахад за одоо энэ ингээ онгоцсон face шүү дээ. Тэгэхээр энийг ингээ нийлүүлэхэд бол B control, ишээ control. Тэгээ энийг хооронд нь холбоёг bridge гэдэг зүйлийг ашиглах гэсэн. Bridge дээр дарвал нэг ирмээс нөгөө ирмэг хооронд юм гүүр үүсгэсэн байдалтаар bridge гэж. За bridge-ийн дотор аяга олон янз энэ хажуу талд нь settings тавчтай ингээд орж болно. За тэгмэд энд би bridge-ийн хоорондоо дахиад сегмент өгөх тий эргүүлэх тойруулах гэсэн янз бүрийн менюуд байгаа. За тэгээ ингээд окей. За санаа зовох юм байхгүй хэдүүлээ дараагийн хэсэг рүү бодох чинь. Энэ edit төлөвүүдийг үзэн гэсэн үг. За би энийг ингээд хоёр тал руу навлаа. За тэгэнгүүт pivot маань ингээд нэг талтай болцсон ингээд ирэхгүй байгаа тань. За энэ маань бол би pivot world тэгээд энэ менюг одоо энэ зурагнаас харагдах. Pivot-ыг элемент болгоны тусад нь эсвэл хоорондын төвд нь гэсэн сонголтууд байна. Ингээд дарлаа. Pivot маань энэ хоёроо миний сонгосон энэ ирмгийн яг төв зэгт байрлаж байна. Тэг ингээ хоёр тал руу зэн гэсэн үг. За иймэрхүү байдлаар хийж болно. За энэ хэмжээсийн ханы зузааныг шүү нарийн хийхэд бол юуцсан хоёр тал руу тавьчих. За ингээ дээрээс нь харах юм бол гээд ханы юм. Гэхдээ миний гол хийх гэдэг санаа бол дараа нь одоо жишээлбэл 200-ийн хаан үүсгэх гэдэг байна шүү дээ. 20 см-ийн куб үүсгээд за сегмент хэрэггүй. Нэгэ би жишээлбэл S-д дарлаа. Нэг болонгоос нь чирлээ. Одоо энэ болон дээр ингээд курсор очихоор шар зураас харагдана. Болонгоос нь чирлээ. Энэлийн болон дээр тавилаа. За ингээд snap хийгдлээ. За тэгэнгუთ би энэчнээс энэ модноос vertex буюу нэг сонголоо. Энэ хэсгийн болонг энтэй нийлүүлэх. За ингээд энэ болно ингээд болчихж байгаа. За буцаад би нэг object mode руу шилжихэд бол vertex дээр нэг дарах эсвэл буцаа keyboard-ны төвчин дээр нэгээд дарах. За би энийг дахиад S боллоо. Shift-д дараад чирлээ. Clone хийлээ. Окей. S дарлаа. Clean болон дээр дахиад тавилаа. S боллоо. S одоо надад иггүй. За нэгээ дарлаа. Гэлээ. Clean болон гэлээ. За энэ талаас энэ болон таарч учраас энэ маань маш яг зөв хэмжээстэй гэсэн үг. За яг бүр хэмжихгүйсэн ч бол та ойролцоо нүдэн баримжаар хийсэн ч бол. За энэ хоёр шоу устгачаа. За одоо энэ чэнэс бид нэр ингээд хана extrude хийчихвэл гэсэн үг. Ингээд энэ зузаануудыг сонгоод shift-д дараад дээш нь өрөх юм бол шууд extrude буюу ингээд хана үст гэсэн үг. Эсвэл би нэг маусны барууны дараад энд бидний tools байгаа. Энэчээс би extrude-ийг зөв товчон дээр нь дараад курсор өөрчлөгдөхгүй дээш нь чирж болно. Эсвэл урдлын энэ option box settings дээр нь дараад хэдэн сантиметр өрөх вэ гэдгийг сонгоно гэсэн. Өөрөөр хэлбэл 240 см. За ингээм extrude. За тэгэхээр мөн адил цонх хийх юм бол за мэдээж энэ хан хийх аргачлал бол янз бүр байдаг. Зарим хүмүүс бол зөвхөн ханаасаа эхэлж байгаа. Жишээлбэл би интерьерийн зураг хийхдээ эхэлж ханаас нь эхэлдэг. Ханаа байгуулчаад дараа нь шалын хийдэг. Гэх мэтлэн ингээд дарааллууд өөр байдаг. Дизайнер болго өөр гэсэн тийм дараалттай байдаг.
За энэ хэсэг дээр болохоор би энэ хажуу талаас нь харж чад. Хоёроо дарлаа. Edge mode. Бүх edge-ийг хажуу талаас нь сонгоход илүү амар байна гэсэн. Тэгэхгүй би энэ перспективээс сонгох гэхээр за би одоо ингээд ч юм уу ингээд сонглоо гэж бодоход харахаар зөв юм шиг бүртлээ. F3-оор харах юм бол шаардлагагүй гэсэн зураасуудыг сонгоцсон баг гэсэн. Тэгэхээр маш олон сегмент лайнуудтай ажиллаж байгаа үед бол энэ юунаас сонгох жоохон төвхтэй байдаг. Тэгэхээр яг гэс шилжээд ингээд зөвхөн хажуунаас нь бүгдийг сонгочих юм бол аюу зэвэрхэн амар сонгох гэсэн. За хаана үсцэн? Окей. Хажуу талаас сонглоо. За би энэ дээр юу их гэдэг вэ гэхээр бас сегментүүд голд нь хуваалт хийх гэдэг юм гэсэн үг. Одоо бид нар анхны бокс гэдэг параметр буюу одоо энэ обжектн дээр хэдүүл edit poly буюу ингээд өөр эффект өгөөд ингээд янзлаад эхэлсэн учраас бид нар анхныхаа нөгөө боксн дээр нөгөө үжсэн сегмент нэмэлт сегмент өгөх боломжгүй болсон гэсэн үг. За тэгин гот би энэ дээр connect гэдэг төлөв ашиглана. Гэт за энэ хоёрын хооронд хуваалт хийж байгаа учраас хоёрыг өгчээ. За энэ хоёрыг дэш нь болохын тулд ингэнэ гэсэн үг. За тийм гот би нэгэ дараад vertex-ийг төвчүүллээ. Тэгээ move tool-ыг ажиллуулаа. Тэр үед Z гэдэг хэсгээр 0-ээс дэшээ 60 см байна гэнэ. За яг болно 40 см-ээс ихсэн цонх хийж болно. За таазан төхөхгүйгээр за 2000 өндөрттэй. Юм цонхыг. За бид нар хөндлөн хуваалт хийсэн. Одоо босоо хуваалт юм. За би ингээд ээж сонголоо. Хоёр дээр тарсан. Дээрээс нь ингээд сонгочих болно. За ингээд connect. За би минус 2 тийш нь ингэж өргөн болгож болно. Нэг тал руу ингэж шилжүүлж болно гэсэн. Анаар ингээд туршиж явах үедээ бүх товчийн зүгээр дараад үзсэн. Яг норг шиг. За ингээд. За тэгэн гот би ингээд ерөнхийдөө юм цонхны хэлбэр гарчих гэсэн үг. За F2 дээр дарах юм бол энэ юу highlight нь асаж унтардаг шүү. За тэгэн гот одоо шинэ 3ds max-д бол шууд shift-ээр дараад бид нар shift-ээр дараад ингээд extrude хийж болж исэн бол shift-ээр дараад нөгөө талаар нь татах юм бол шууд bridge tool-ыг автоматар гүйцэтгэх гэсэн. За энэ бол аюу их үйлдэл хөнгөвчлж байгаа шинэ команд болсон. Хуучин бол энэ талаа сонгоод энэ талаа сонгоод за тэгээд bridge гэдэг тавчин дээр дарна. Тэгээд bridge дээр дарахаар хоорондоо ингэж нийлдэг гэсэн. Одоо болохоор gas хоёр талын сегмент билээ учраас sub гэд цаалчж болно гэсэн. Хаач цаалж болно. Shift-ээр дараад татна гэсэн. За ингээ ерөнхийдөө цонх үсгэж чаа. За энэ чэнэс болохоор бид нэр энэ дээдлийн таазан үсгий гэж бодлоо л да. Тэгвэл яг зөв шууд энэ чэнэс би энэ модельийг detach хийж болно. Зөвхөн хэсгийг detach хийж салгаад тавьж болно. Эсвэл дээр нь планер зөвөр таазаас нь бол эсвэл энэ боксоо дээр нь дахиад тавьсан ч болно гэсэн. Янз бүрийн лага. За жишээл би энийг ингээд клон хийлээ. Дэшин тавилаа. За боксын edit буюу нэг layer байгаа гэсэн. Одоо энэ ингэж warning гэж таны өмнөхөөс юу чи эвдрээ шүү гэж. Тэгээд боксонд ямар нэг өөрчлөлт хийхээр миний edit poly тэр эвдрэл өсч. За тэгэхээр зөвхөн edit poly layer л гэсэн. Энэ эффектийг зөв устгах чинь. Тэгээд миний анхны бокс гараад ирнэ. Тэгээд би энийг инглээ. Гэж өнөс нарлаа. Pivot мөн шалн энэ битийн доор байгаа учраас би snap хийчихвүлээ. Ингээд тавилаа гэсэн. За тэнгууд яг дээр нь алдсан болчихж байгаа. За ингээ ерөнхийдөө зөвхөн энэ дөрвөлжин өрөөний хэсгүүд гарч ийн гэсэн. Ингээд өнгийн сэлт. За ингээд айгүй олон төрлийн арга байдаг. Тэгээ тэр болгоныг айгүй олон төрлийн видео хичээл үзэж судлах шаардлагатай шүү.
За тэгээ дараагийн хичээл дээр олцъё.